Хүндэт сонсогчдоо Хятадын орчин үеийн нэр зохиолч А.И.гийн хараал өгүүлгээр хийсэн жүжигчилсэн зохиомж сонсно уу? Хараал. Жун Юнляны дахиа алгавуулсан тэр өдөр энэ явдлыг хэлсэн юм. Жун Юнляна дахиагаа хөрш Ву Хайийн хулгайлсан гэдэгт огт эргэлзсэнгүй. Дахианы мөрөв тэдний ногооны хашаа руу ороод тасарчээ. Яг тэр үеэр тэдний гэрээс дахиа чанах шинэхэн үнэр хамар цоргож байлаа. Гэсэн ч шуудхан хэлэх нь Жун Юнлянд хангалтгүй дээр тэр бас жаахан хулжиж байлаа. Ву Хайийн бол хэрвүүлч заргаж хэлэмгийн доломгой авгаа. Хүний дор орсноос үгсэн нь хавьгүй дээрээ гэж үзнэ. Алдсан хүн 15 үлгэрээр Жун Юнлян дахиагаа хайж тоцгоноор дэми баахан явлаа. Дахиавал хөршийн тогоонд буцалж байгаа. Гэвч шууд өрдөх хэцүү нотолж чадахгүйгээс хойш. Хүй Жулиан чи дахиагаа олов уу? Олоогүй хамгийн сүүлд зүүн тийшээ энэ ногооны хашаа руу чиглээд л явж байгаа харагдсан. Харалтаа гэж. Ингэж явтал өсдөд айсан өлдөр гэгч боллоо. Ву Хайийн тэр хоёрыг гэрийнхээ ойролцоо тулгарчээ. Хэн миний дахиад хулгаасныг ёстой бүү мэт. Юу болоо вэ Жун Юнлян? Би ямар гудраг дахиад минь залгиж орхидог байна. Дахиад ч буцаад ирнэ штэ. Хайч үлгэж. Үхсэн дахиад буцаж ирэх юм. Ходоодонд орчихсан дахиад буцаж амилах уу? Ингээд бурхан минь. Арай чи намайг гөрдөөд байгаа юм биш үсттэй. Эдсэн хүн нь мэдж байгаа байлгүй дээ. Чи одоо шулуухан хэл. Би хизээ чиний дахиад хулгайлж идсэн байх уу? Гэхдээ би чамайг идсэн гэж хэлээгүй. Гэхдээ чи харин өөрөө идсэн гэлээ шүү дээ сая. Би чиний дахиад идсэн гэж хэлсэн юм уу? Идсэн бол идээл биз. Ганц муу дахиад яршиг цаашаа. Энэ үед ян тосгонд бороо орж байлаа. Ву Хайийн ухасгийн Жун Юнляны захнаас урж бороонд норсон нүүрэн дундуур нь тасхитл алгадж орхилоо. Жун Юнляны цус нулимсэн холилдон царайны тиймгэхийн тэмдэггүй болж давхар доромжлол амсхан тэрэ. Ву Хайийн дахин тэрний нүүрэн дээр булгахад Жун Юнлян талигч нөхрийнхөө араас очих нь хэмээн санаж гаслантай дуу алдан шаварт хутгалдан ойжлоо. Хүмүүс гүйлдэн ирээгүй бол юм яаж төгсөх байсныг таашгүй. Жун Юнлян шалбаагт тэрийг хадаж нас барсан нөхөр хүү хоёроо дуудан ориллоо. Ву Хайийн дэрэгд нь гараа өрн зогсож байтал нөхөр нь дуудвал тэрээр толгой сэгсэрлээ. Бааштай авгай. Энэ намайг увээгүй гүжирт хийх сая та нар харсан биз дээ. Хэрвээ би энэний дахиад хулгайлсан бол өөрийн гараар өөрийнхөө толгойг хаг цохиж өвхөн мэдв үү? Сайн байна. Хэрвээ чи хулгайлсан бол чиний хүү энэ жилээс хитрэлгүй үхэх. Үнэхээр хулгайлаагүй бол миний хүү энэ жилдээ багтаж үхэх. Би хулгайлсан бол энэ жил миний хүү үхнэ. Үгүй бол чиний хүү үхнэ. Болж байна. Одоо хинийх нь хүү үххийг харах л үлдлээ дээ. Жун Юнлян гэртээ орлоо. Ус нь үдэлж баахан уйлж угаад унтжээ. Харин тэнэмэл дахиа маргааш нь олдлоо. Өдсөд нь унжиж шал байтал нь оржээ. Хөлд нь улаан дав өмбөж зангидсан байв. Жун Юнлян дахиагаа тэрчгээр торуулаад хүн хар олж мэдхээс уртан эд бад хийлээ.
Идэр юус эхэлж байхад Ву Хайны хүү Гуо Хуа гэртээ ирлээ. Цагаан өнгийн биегүй машин арс салхитаа дуулан иржээ зогсоход хөнгөн тэрэгнээс нь ямар ч чимээ гарсангүй. Танцаг машины хаалга зөөлөн нээгдэж 22-3 орчим насны булбрай цагаан бүсгүй бууж байлаа. Бүсэлхийгээ тод гаргасан өвлийн саарл бариу хүрмэ хар савхан өмдтэй хослуулсан нь бүсгүй зэгзгэр шулуун хөлийг улам тодруулжээ. Нялдам яралцсан цагаан шүдэг ялзуулан үе инээд алдах нь үнэхээр үсгэлэнтэй. Жон Юнляны өсtöд дайсан Ву Хайын хүүгээ ирснээс хойш гэртээ тогтхон болж байнгал инээмсэглэн тосгоноор явна. Миний хүү найз бүсгүйтэйгээ бөгж солилцож суй тавьсан гэж сайрхаж байлаа. Тэрний энэ сайрхуу байдал Жон Юнлянд тэсэж боломгүй доромжлол шиг санагдлаа. Тэр хүү Гуо Фонорууга захаа бичлээ. Захаанта ямар ч байсан энэ жилдээ багтаж бүсгүй дагуулж гэртээ ирээ. Түрээслэдэж болов ир гэж лүндэн буулгажээ. Гэвч хүүн хариу ирүүлсэнгүй. Хүүн гэж алуурчин төрхийн хүйтэн царайтай ирбий. Дарь жил цагаан сараар хүүн наргиж яваад шөнө гэртээ хөл үсгэн иржээ. Гэрээс гаралгүй жил болоод нагцтайгаа тээвэр хийнэ гэж явсан юм. Нагц нь өвдөж арга буюу Гуо Фэнд тэргээ өгч анихгүй явуулжээ. Хүү машин өвдөрсөн хурдан ирээ гэж утсаар холбогдсон байна. Өвчтөй байсан нагц нь хол газар арай гэж очиход машинд түлхүүрийн зоолттой үлдээгээд өөрөө алга болсон байлаа. Гуо Фэн ийм л хүн байгаа юм. Хүүдээ захаа явуулж хаад Жон Юнлян цагдаагийн хэлтэст очлоо. Манай хөрш Ву Хайны Гуахва гэртээ хүрээд ирсэн. Мөрөтэй тоглож байгаа зугтсан юм байхаа. Цугтсан. Та мэдж байгаа дээ. Болоогүй бас нэг хүүхэн дагуулад ирсэн. Тэр л лав бие үнэлж байгаа. Цагдаа нар Жон Юнляныг авсны дараа гэрийнх нь ойролцоо одолт хийж угаад Гуо Хуаг барьж авлаа. Тэрний найз бүсгүй Сиси төв аялгаар маш цэвэрхэн яагаад тэрнийг барьж байгаа юм? Яагаад? Гэмгүй хүнийг хамаагүй барьж хорж болдгийм үү? Хууль дүрм гэж бий биздээ гэж орилж байлаа. Хүүхний үглэж угуйхыг сонслогүй цагдаа нар Гуо Хуаг шороо тоос бужигнуулсаар авч одлоо. Энэ бүхнийг цонхороо харан зогссон Жон Юнляны нүрэнд хорон инээд тодорч байлаа. Хохин. Ингэж юм намайг дээрлэхэж бай. Гуо Хуа цагдаагийн хэлцээс оргожээ. Гэртээ амьсгацсаар орж ирлээ. Сисигийн духан дээр үнсээд дээд давхарт гарч нуудлаа. Үүдэж цагдаа нар тэднийд дайран орж ирэн хайшаашхан нэгжилээ. Өөч нь хаана байна? Би мэдгүй. Үгүй ингээд ер нь миний хүү яасан? Ямар хэрэг тарьсан? Уул даваад зугтчихсан. Цугтсан гинэ. Тийм ээ, зугтчихсан. Цагдаа нарын нэг нь бүсгүй дөхөж ирээд гарч хідэнгээ нүүрэнд нь тусгалаа. Бүсгүй нүдэ арин шүдээ суухад нүүр нь тадалдан живжирч уртаас урт сормуус нь сүүдэртэн үзэгдэн. Цугтсан бидтэй. Аа? Тийм ээ, зугтсан. Ингээд чиний төр оршин сух үнэмлэгч хаана? Надад байхгүй штий. Заавал авч явах ёстой. Тийм болохоор биднийг дагаад явах болж таа. Би явахгүй. Залуу, ёо. Би явахгүй. Алуу анаш. Нэг цагдаа гарч хідэнгээр хүүхний нүүрэн дундуур гэнт дэлсээд авахд Сиси муужран унлаа. Явцгай гэцгэн хүүхнийг чирч гулдран гарлаа. Тэрнийг тариан талбайн дундуур чирч явах үед
зогс гэсэн дуу гарлаа. Гуахва нуувчнаас гарч ирээд яах ихийн зургуу дайрч гартаа барьсан заазуураар цагдаагийн гарыг цавчиж орхилоо. Бүгд дуу алдан нүдэ ханилаа. Харин тэднийг холоос харж байсан Жон Юнлиан хөхүүлэн дэмжиж байлаа. Завчаад. Өөрөө ч гэсэн хүч талтур. Гуахва зогсолтгүй цавцаар байсан ч цус үзэгдсэнгүй. Цавжуулж байгаа хүнж өгөж өглөгүй ихэд удахад харга буюу төвчээр нь барагдлаа. Тэдний нэг нь Гуахвагийн гараас заазуурын булааг авч Заазуура битгий заазуурын мөрөөр зохиод бай. Гуахва гэрэл зүйрлэшгүй ихэ дормжлол амссан мэт санагдан улам ихэр хилэгнэн бялтат буу булаан авч тэднийг хороохыг завдлаа. Мөнөх гурав баятал бичиж байгааг сэгэрэн хумгүй зүхтлаа. Энэ хэрэг ийхүү дуусуугаар боллоо. Гуахва бүсгүйгээ дагуулсаар тосгоноос явжээ. Гуахваг шоронд хийж шонд хадуулж чадаагүй Жон Юнлианы сэтгэл нь давгуйтан хэд хоног нойр алдлаа. Нэгэн өдөр сууж гаад нам унтаж орхижээ. Зүүдэнд хүү Гуафэн нь жаахан хүүхэд болон хувирч царайн хувхай цайжсан үг яриа нь ойлгохдохгүй гацаад байлаа. Жон Юнлиан будааны зутан халбагдан эм холж зөөлхөн үлээж хүү минь энийг ядаж ганц балга уучихвал зүгээр болно гэлээ. Гуафэн өдөөс нь шаналж зовсон харцаар ширтэн толгоогоо үл бидэг сэгсрэх. Жон Юнлианы зүрхийг зүүгээр шивэх мэт болоод тэр зүүднээс сэржглээ. Нойрноосоо сэрсэн тэр охиныхоо гэрээ өдөөс санд мэд гүйсээр очивол хүргэн нь хөзөр тоглон сууж байхдаа таарлаа. Хүргэн Гофон уцаар яриагүй их удлаа. Хүүгээ цус нөжинд баригдсан далавч сүултээ болсон байхыг зүүдэнтэй үзлээ. Нэг л сэтгэл зовоод байна. Чи бол түүний ихчийн нөхөр шүү дээ. Тиймээс явж хайх хэрэгтэй. Чи л олж ир. Чи л ихчийнхэн нөхөр. Санаж сарвайх ганц хүү минь. Би яаж хааж болох юм бэ? Гүй ч одоо хайх арга олдох л байлгүй дээ. Би чамаа гуйж байна шүү дээ. Хятад улс чинь дэндүү том. Гуандунд эсвэл Фужианд байгааг мэдэхгүй шүү дээ. Гүү. Чи л олж чадна. Та нар шиг залуу улсууд аргыг олж л таараа. Чи хүүг минь олж ирээд надтай хамт он гаргуулаадах. Он гараад та хоёр юу хийн дураараа бол. Миний бие нэг л базаахгүй тааруу байна. Ганц удаач хийсэн хүүгээ харж сэтгэлээ амраамаар байна. Хүргэн нь яах аргагүй болж Гуафэнийг хайхаар явлаа. Жон Юнлианаас 500 юан авч хошууны төв орж хий дэми бүтэн өдөр болоод ирлээ. Хадам ихтэй 500 юана буцааж өгөөд За галтрэгний буудлын дээр хөрш тосгоны Ли Ван рунтай таарч хэл авлаа. Гуафон хэд хоногоос ирнэ гин. Үедэхгүй бол Ли Ван рунтай яргээд гар утсаа өгтөл. Утасны цаанаас Ли Ван рун Гуафон удахгүй ирнэ. Өдөртөө 1000 юаны орлого олж байгаа. Хангалттай мөнгө хийчихэд буцнаа гэж хэлсэн. Битүүний өдөр Жон Юнлиан галтгоогоо хангинуулан дахиа галуу гахайн тагалцаг чанаж ногоо цэвэрлэлээ. Тогоонд хоол бэлэн бол халдад дээрээс нь дүүфүү хийж хажирлаа. Үдэ дунд болоход хоол хэдийн хөрчээ. Хүүгээ хүлээсэн сэтгэл номхрох аргагүй дүрлзэн асаж ээж гэх үг одоо хатан да гэж догтлоо. Гуафэн хүмүн ээжтэй ирлээ гэсэн энэ хоёр үгийг хүлээж суулаа. Үдэш болтол харуулсан ч нааш зурайх зам эл хөл хов хоосон. Жон Юнлиан довжон дээрээ торойтол сууж нулимсэн хацрын даган хайр найрг уурсаар.
Шөнийн 11 цагийн алдад шиний нэгний босго алахын өмнөхөн нэг машиныг гэрэл гарлаа. Гарцаа байхгүй наашилж байлаа. Мөрөх машин гэнт зам хазаан тосгорыг чиглэн явсаар яахын аргагүй гэрийнх нь гадаа зогслоо. Гуафон машинаас бууж ирээд цүнхээ газарт чулуудан өврөөсөө 200 юан гарган жолоочд өгч харагдана. Жон Юнлян хар хурдаараа гүйн очиж газарт хайсан цүнхийн авангаа. Гүй яагаад ингэж оройтож ирэв? Ишээж минь. Бүтэн өдөр шөнө гар тэрийн цуугаад. Хошооны төвөөс унаа олдохгүй удлаа. За, өсөж байна уу? Одоохон би хоол халаая. Аяга зутан шүлгүй. Үгүй чинь шинэ жил гарч байхад зутан шүл ууж яах нь вэ? Зутан шүлгүй. Ядарч байна. Хичгээд дуудаарай. Жон Юнлян нүсэр биетэ үгийнхээ дороос арайхын хүнжил сугалж гарган хучиж өгөөд гараа гарган зутан шүлхийг ажилд орлоо. Хүүгээ шингэн зутанд дуртайг мэднэ. Сайхан ч зутан боллоо. Том аяганд зутан дүүргэж хийгээд халуунаар нь уулга гарочлоо. Минийхөө. Гофон. За, шүл бэлэн боллоо. Одоо бос. Жон Юнлян хариу хүлээн орныг хөлцүүлээ. Галт тэргээр 1500 км зам туулж, хошууны төвөөс нааш дор хаяж 30 гаруй км сэгсжүүлж ирсэн хойно арга байж үдэ гэж бодоод хүнжлийн аяархан засаж өглөө. Гадаа цасл авсан ороод ёр бусын нам гүм байх. Хүмүн тайван хүнтэй та. Гадаа цас нэмж орсоор хэсэг зур болоод фэн хэмээн дуудвал анайл нам гүм. Жон Юнлян нүрэ хүнжилт наах шахан тонгож. Фон. Гүй чи шөлөө уучгаад унтаач. Гэлээ. Хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор нь хүүгийн нүрэнд хүрвэл мөс шиг хүйтэн байв. Хамард нь гараа өргөж үзвэл амьсгалахгүй байлаа. Жон Юнлян ордуу тавин уйллаа. Тэрний гарт хүний гар биш, харин үхсэн нохой загсан муур харах шиг зүйл баригдаж, хуруунд нь өмхийн үнэртэй нэлцгай зүйл наалджээ. Жон Юнляны эрхий хуруу хүүгийн ялзарч зулгарсан бугуйд шигдэн орж ясанд нь туллаа. Аимшигтай. Гуафоны гар тэрчигтэй улаан яган толботой болж гар хүрмэгцээ зулгаран унаж байлаа. Носон цамцын сөхөн харвал цээжин биеэр нь улаан ягаан судал аалзны тор шиг хэржээ. Араас нь тэврэх гэхэд толгой нь цавчулсан мэт сулунжин амнаас нь хибийн бордоо ханхалж байлаа. Эмч 3 минут орчим үзлэг хийснээ эцэст Жон Юнлянд хандан Хүүгийн чинь бүх бие ялзарчээ. Эрхтэн, арьс, ясн бүгд амьдараа илзэрч өгсөн байна да. Ингээд Гуафоны хүүрийг эмнэлгээс тэрэг хөлслөн гэртээ авч ирээд чимээгүйхэн булжээ. Ядадын орчин үеийн нэр зохиолч Аигийн хараал өгүүлгээр хийсэн жүжигчилсэн зохиомж та бүхэнд сонсголоо.